Хавдар судлалын үндэсний төв маань Баянзүрх дүүрэгтэй буюу Улаанбаатар хотын бас зүүн хэсэг рүүгээ байрлаж байгаа учраас хавдар судлалын үндэсний төв хоёрыг одоо бас төвлөрлийг илүү их сааруулах талаас Сонгон архын дүүрэгт Улаанбаатар хотын ер нь баруун зүгтээ байрлахын зүйтэйгээд бас хавдар судлалын үндэсний төвийг хоёрыг барьж байгуулахын 10 газрын асуудал шийдэгдсэн. Зураг төсвийн ажил эхэлсэн явж байгаа учраас эх оны төсөвт энэ дэд бүтцийн асуудал барилгыг эхлүүлэх энэ эхний ээлжний төсөв мөнгийг бас шийдвүлээ 7.9 тэрбумыг одоо эх оны төсөвт тусгасан байдлаар өргөн баригдаж байгаа. Тэгэхээр цаашдаа яг зүгээр энэ барилга маань одоо хамгийн бага хугацаагаар бодоход 3-4 жил баригдах болов уу гэж тооцоолж байгаа. Тэр хугацаанд бид энэ хавдрын хүрж байгаа туслан үйлчлэгийг илүү их тухайн одоо хүмүүс амьдарж байгаа бүс нутагтаа туслан үйлчлэгийг авах боломжийг бүрдүүлсэн энэ бодлогоо сайн явуулах нь чухал болов уу гэж харж байгаа. Бид нэр одоо аливаа асуудлыг шийдэхийн тулд энэ төвлөрсөн буюу ингээд нэг төв байгуулад тэн дээрээ улс даяараа ирж бөөгнөрж эмчилгээ үйлчлэгээ авдаг энэ тогтолцооноос салах ёстой. Тийм учраас энэ аймаг орон нутгуудад энэ хавдрын туслан үйлчлэгийг сайжруулах ёстой. Энэ чиглэлд техник тоног төхөөрөмжөөр хангах 45 тэрбум төгрөгийг бас орон нутгийн төсөвт одоо орон нутагт шаардагдах тоног төхөөрөмжийн дээр суулгаж өгсөн байгаа. Ингээд бид нэр цаашдаа илүү их барилга байгууламж худалдаж авах гэсэн илүү энэ аймаг дүүрэгтэй туслан үйлчлэгийг хөгжүүлье гэдэг ийм бодлого баримталж байгаа.